Монголын мэдээллийн хөтөлбөр хангард ордноос үргэлжилж байна. Бид энэ удаад студидтэй мэрэгжлийн хяналтын ерхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч оюун цэцгийг үрж ирүүлээд байна. Сайн байна уу өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За. Худлаа үйлчлэгээний байгууллагт ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний тухай өнөөдөр хоёлаа ярилцах гэж байна. Ер нь бол бид энэ асуудлыг нэг их одоо анзаардаггүй юм шиг мөртлөө хамгийн гол бидний эрүүл мэндтэй холбоотой бидний үр хүүхдийн одоо сайн сайхантай шууд холбоотой юм асуудал болж хуурч байна л да. Тэгэхээр юун төрөнд хоёлаа энэ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг одоо хийх шаардлагатай мэрэгжил энд яг ямар одоо албан тушаал эрхэлдэг хүмүүс хамрагдах хэрэгтэй байдгийг энэ тухай хоёлаа ерөнхий мэдээллүүд ярилцлага эхлүүлээ. За. Худалдаа үйлчлэгээний байгууллагт одоо ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлд хамрагдах энэ эрх зүйн зохицуулт нь бол эрүүл мэндийн сайдын 2017 оноос 145 гэдэг тушаалаар бол зохицуулагдчихэйдэг. Энэ тушаал ёсоор бол 1-р хавсралтад бол яах вэ гэхээр үзлэг шинжилгээнд хамруулах журмыг заасан, 2-дугаар үзлэг шинжилгээнд хамрагдаад батлаад дэвтэр хэрэглэх энэ арга гаргачлыг заасан байдаг. За үүнээс гадна яг таны сая асуусан ямар ажил мэргэжил, ямар ажил үйлчлэг эрхэлдэг хүмүүс энэ үзлэг шинжилгээнд хамрагдах юм бэ гэхээр зэрэг эрүүл мэндийн сайдын саяын тушаалаар бол 12 төрлийн ажил үйлчлэг эрхлэгч хүмүүс бол энэ үзлэг шинжилгээнд хамрагдсан байх хэвээр. За нэгдүгээрт нь одоо хүнсний худалдаа үйлдвэр үйлчлэг бүх шатанд боловсруулахаас эхлээ борлуулж дуусгах хүртэлх энэ үе шатанд хамрагддаг бүх ажиллагчид бол үзлэг шинжилгээнд орох хэвээр. Хоёрдугаарт нь гэх юм бол бид нар сайн одоо мэддгүй шүү дээ ус түгээх байрны ус түгээгч, усны тэрэгний жолооч, ариутгагч энэ хүмүүс орох хэвээр. За гуравдугаарт нь бол сургуулийн өмнөх боловсролын байгууллага, за байгууллагын багш нар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг биднийх харуулвал цэцэрлэг. Тийм ээ цэцэрлэгийн одоо багш ажилчид бүгд энэ шинжилгээнд бол хамрагдана. За дөрөвдүгээрт нь туслангийн багш, туслах багш нар энэ хамрагдана. За дараа нь болохоор зэрэг хүүхдийн одоо хүүхд харах үйлчилгээний багш нар зайлшгүй хамрагдах хэвээр. За дараагийн асуудал нь бол ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 5 дугаар ангийн багш нар зайлшгүй хамрагдана. За дараа нь өсчин гоо сайханчд бүгдээр хамрагдах хэвээр. За мөн одоо зочид буудлын үйлчлэгч, сав массажны газрын үйлчлэгч нар энд бүрүүд хамрагдах хэвээр. За мөн одоо эмийн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа бүх ажилчид хамрагдана. Үүнээс гадна одоо бид нар эм хангамжийн байгууллагуудад бид эмийн сан гэж ярьдаг шүү дээ. Энэ эмийн санд ажиллаж байгаа бус бүх хүмүүс мөн хамрагдан дээр нь одоо онгоц бугааны үйлчлэгч. Ингээд 12 төрлийн ажил үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээд орсны дараа ажил үйлчлэгээ эрхлэх ёстой. Мэргэжлийн хяналтын ерхий газраас үүн дээр одоо хяналт шалгалт явуулж дүнгээ гаргасан гэсэн. Тэгэхээр энэ хяналт шалгалт хэдийн хугацаанд явагдсан бэ? Тэгээ зөрчил илэрсэн үү? Дутагдaltaй талууд чухам юу вэ? За мэргэжлийн хяналтын байгууллагаас ер нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад энэ худалдаа үйлчлэгээ эрхлэгчдийн одоо үзлэг шинжилгээнд хамрагдсан байдалд байнгын хяналт хийгддэг. Би одоо ямар нэгэн хяналт шалгалтаар очиход тэр хүн үзлэг шинжилгээнд орсон уугүй юу? Үзлэг шинжилгээгээр ямар байсан бэ гэдэгт үнэлгээд дүгнэлт өгч явдیں۔ За тэгээ сая бид нар 11 сард бол манай мэргэжлийн хяналтын байгууллагаас нэг сарын аян бүр зориуд зохион байгуулсан. Энэ явцдаа бид нар бол 499 одоо байгууллага 199 хүн буюу нийтдээ бид нар 10,000 гаруй одоо худалдаа үйлчлэгээ эрхлэгчдийн одоо эрүүл мэндийн үзлэг шинжилгээний байдалд бол таналт судалгаа хийж үзлээ. За тэгэхээр энэ 10,000 ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүсийн 75% нь одоо эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан ийм дэвтэртэй 25% нь бол биднэрт одоо дэвтэр үзүүлээгүй буюу одоо хамрагдааг байна гэж бид нар бол энийг харж байна. За тэгээд хяналт шалгалтын явцад бол зөрчил дутагдал илэрч байна. Тэгэхээр бид нар энэ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсны хамгийн чухал ач холбогдол нь юу вэ гэхээр зэрэг би эрүүл байжээж энэ ажил үйлчлэгээ эрхлэх хэрэгтэй. Би хүнсний үйлдвэрлэлийг эрхлэх хэрэгтэй тий. Би хүүхэд хүмүүжүүлэх хэрэгтэй. Би эрүүл байжээж. Тэгэхээр энэ бол нэг талаасаа ажил олгогчоос үүрэгтэй, ажилтан үүрэгтэй ийм одоо асуудал байсан. Тэгэхээр зэрэг энэ шалгалтын явцад гол нь юу илрээд байна вэ гэхээр зэрэг манай ажил олгогчид хүмүүсээ бас тогтоос энэ эрүүл мэндийн сайдын тушаалаар болохоор зэрэг үзлэг шинжилгээнд орох давтамжийн ямар төрлийн үзлэг шинжилгээнд орох юм бэ гэдгийг бүр нарийн заагаа өгсөн байдаг. Ажил мэргэжил болгоноос хамаарат өөр гэсэн үг. Тухайлах юм бол худалдаа үйлчлэгээнд ажилладаг хүмүүс хэд чинь цээжний зургийг жилд нэг удаа харуулдаг байх юм бол одоо хамар залгуурын арчтас нян тээгч илрүүлэх шинжилгээ гэдэг 6 сар тутамд өгч шээ. Тэгэхээр би хэрвээ худалдагч хүн байлаа гэж бодвол цээжний зургийг жилд нэг удаа, нян судлан шилжиж жилд 2 удаа өгсөн байх хэрэгтэй. Ингэжээж би энэ ажил үйлчлэгийг эрхлэх хэрэгтэй. За гэтэл сургуулийн одоо 1-5 дугаар ангийн багш нар байлаа гэхэд хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхээс 30 хоногийн өмнө зөвхөн цээжний зургийг харуулах хэрэгтэй.
ингээд ажил мэргэжил болгоноороо бол энэ ялгаатай байдаг юм а. Тэгэхээр зэрэг ажил олгогч нар яаж ийм нөхөр ажилтнуудыг жилд нэг л орсон бол болоо гэсэн ийм байдлаар хандаад байгаа нь энэ эрүүл мэндийн сайдын гарсан тушаалыг бас төдийлөн сайн мэдэхгүй энийг сайн хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна гэж бид нар бол харж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна нөхөр одоо манай шалгалтаар илэрсэн юм бол шинжилгээндээ бүрэн хамрагддаггүй, орох ёстой шинжилгээндээ ордгоо те давтамжийг хангадаггүй ийм байдлууд илэрч байна. Хоёр гэх юм бол бүх шинжилгээндээ ороогоос болт юм уу эрүүл мэндийн байгууллагаар дэвтрээ баталгаажуулдаг байдал бас гарч байна. Тэгэхээр дэвтэр баталгаажна гэдэг нь бол энэ хүн ажил үйлчлэгийн дараагаар биелэн эрүүл хүн байна гэдгийг л нотлох гэдэг асуудал байна. Ийм юмнууд бол илэрч байна манай ажиллагалтаар. Нөгөөтэйгүр энэ бол одоо маш чухал ач холбогдолтой зүйл юм а гэдгийг ажил олгогч нар сайн ойлгохгүй үүнд ач холбогдол өгөхгүй байна гэсэн үг. Ингээд эргээд харахад бол хөдөлмөрийн аюулгүй байдлын хангах тэр одоо зүйлч гэдэг юм үүнтэй яг л нэг юм ижилхэн юм яваад байдаг. Гэтэл ажил олгогч нар энийг сайн ойлгохгүй ач холбогдлыг мэдэхгүй байх юм бол эргээд нөгөө ажилчдаа тавих шаардлага нь бага байгаад байна уу? Энэ дээр яг та юу нь одоо алдаатай, юу нь буруу болоод ингээд хүмүүс энэний ач холбогдлыг ойлгохгүй гэж үзэж байна. За ер нь бол ажил олгогч ажилтан бүгд үүрэгтэй. Тийм ээ. Одоо би магадгүй хуваарь хөдөлмөр эрхэлдэг байлаа гэхэд би өөрөө өөртөө ажил олгогч тийм ээ. Тэгэхээр би одоо энэ худалдаа үйлчлэгээр ажиллахын тулд би яах ёстой юм бэ гэдэг. Тэр 145 дугаар тушаалын одоо яг дэвтрийн нүүрэнд ажилтнуудад зориулсан санамж байдаг. Та ажилд үйлчлэгэнд гарахын өмнө энэ үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаж таны үзлэг баталгаажсан байж та энэнд орно. Хэрвээ та одоо энэ үзлэгэнд бүрэн ороогүй тамга тэмдэг дарагдаагүй, эрүүлэг нотлоогүй болвол энэ дэвтрийг хүчингү тооцно гэсэн ийм санамж байгаа. Тэгэхээр ажил олгогч ажилтан аль нь одоо энийг сайн мэдэхгүй байна гэж бол нэгдүгürt хэлж байна. Тэгэхээр мэргэжлийн халтын байгууллагаас бид нар хяналт шалгахаас илүү зөвлөн туслах тийм соён гээгэрүүлэх ажлыг бол хийдэг. Тэгэхээр энэ ажлынхаа хүрээнд бид нар бас энэ эрүүл мэндийн сайдыг ажилтан ажил олгогч эрүүл мэндийн байгууллага гэсэн юм гурван юм тийм хүчин зүйлээс нөлөөлж энэ үзлэг шинжилгээ сайн явахыг энийг дагаад одоо эрүүл хүн ажил үйлчлэгэнд гарахыг эргээд яг иргэд биднэрт тийм ээ бид нар чанартай ажил үйлчлэгийг эрүүл хүнээс авах юм байна гэсэн ийм ойлголт бол биднэрт гарч ирж байгаа. Тэгээ би энэ дээр бас нэг зүйлийг анхааруулга хэлэх гээд байгаа миний юу гэхээр сургууль цэцэрлэгийн багш нар тусланд ажиллах гэж байгаа багш нар ажил үйлчлэгээ эхлэхээс 30 хоногийн өмнө шинжилгээнд орно. Түүнээс та 1-р сард орсон үзлэг шинжилгээ тэгээ 9-р сард одоо хичээл эхлэхэд гэдэг юм уу те 6-р сард хүүхдийн туслалын үйл ажиллагаа эхлэх гэж хахад би шинжилгээнд орсон гэж ингэж үзэж болохгүй. Тэгэхээр энэ 145 дугаар тушаалыг сайн судлаад үзэх юм бол ажил үйлчлэгээ эрхлэгч болгон өөр шинжилгээнд өөр давтамжаар өөр хугацаанд орд юмаа гэдгийг л их сайн ойлгож байгаасаа гэж бодож байна. Хоёрдугаарт шинжилгээндээ бүрэн хамрагдаасаа гэж ингэж хүсэж байна. Би энэ дээр бас нэг зүйлийг хэлэх гээд байна л да. Юу вэ нөхөр? За бид нар ингээд нийт шалгалтынхаа явцад ингээд үзэж болдгийг. Хоёр гэдэг юм бол одоо ер нь бол хоол хүнсээр дамжих хордлого халдвар гарах магадлал их байна манайд. Гарчиж байна тийм ээ. Энэ явцад манай мэргэжлийн халт яг хордлого халдвар гарлаа гэхэд яваад очиод үзэхээр үнэхээр л зарим үед бол ажил үйлчлэг эрхлэгчид үндэл шинжилгээнд дутуу орцсон. Тэр дэвтрийн бүрдэл болоогүй. Баталгаажаагүй юм хүмүүс ажиллаж идэг. Тэгэхээр энэ дээрээс юу гэж хэлэх гээд байна гэхээр ажилтан та үзлэг шинжилгээнд ороогүйгээр танаас хамаарсан өвчлөл хордлого халдвар гарах эрсдэл их байна шүү. Магадгүй би таныг байж магадгүй гэж хэлэх гээд байна шүү дээ. Нэгэнт л энийг баталж наталж чадахгүй байгаа учраас тийм. Тэгэхээр зэрэг ер нь бол хордлого халдвар гарах их эрсдэл байгаа. Хүнээс хамаарсан юм гарахыг ерөөсөө өсөхгүй гэж үзэх гэж. 25% дэвтэрхүү гэж үзэхээр 2500 орчим хүн яг одоо эрүүл мэндийн одоо шаардлага хангасан хэсэг нь тодорхойгүй хөдөлмөр эрхлээд ингээд явж байна л да. Яг аль салбарын аль мэрэгжлийн хүмүүсийн 2500 хүнд багтаад байна. За ер нь бол худалдаа хүнсний худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид бол дийлэнх нь байна. Ер нь аль ч талаас нь аваад үзэхээр энэний дараа болохоор сургууль хүмүүжлийн байгууллагын ажил үйлчилгээ эрхлэгч нар байна тий. Тэгэхээр дийлэнхтэй одоо хүнсний худалдаа үйлдвэр эрхлэгч энэ гол нь юу вэ гэхээр ажил олгогч нартай буюу одоо олон ажилтнтай газрууд бол харьцангуй байна. Хамруулдаг тийм ээ байдал бол нэлээх бас түгээмэл болж эхэлж байна. Хуваарь хөдөлмөр эрхэлдэг ганц нэгээр байдаг тийм бөөн цөнөр байгаад байна шүү дээ. Олон биш. Тийм одоо үйлдвэр үйлчлэг их байна та манайд. Ийм хүмүүс орохгүй байх явдал их байна. Хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс орохгүй байх асуудал их байна. Хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд энэ одоо эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд ямар нэгэн торгуул тавих байдаг юм уу? Эсвэл одоо албан байгуулахыг хувь хүмүүсийг тэр ажилтныг торгох ийм эрх зүйн нөхцөл байдал бий болсон байдаг юм болов уу? Байна.
Эрүүл ухааны тухай хуулиар бол ажил үйлчлэгэнд гарахын өмнө заавал үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиарч байна. Тэгэхээр зэрэг энэ хуулийн зохицуулалтаар үзлэг шинжилгээнд хамрагдааг бол мөн зөрчлийн зөрчил үүсгээд манайх бол арга хэмжээ тооцож байгаа юм тохиолдлууд байна. Ер нь бол нэлээд их тооцож байна бид нар бол. Тооцохоосоо илүү би түрүүний нэмэлснээр манайх зөвлөмжлөх соён гэрүүлэх чиглэл бас төлхөө барьж байгаа учраас тэр хүнийг нэг торгох нь чухал уу? Тэр хүнийг шинжилгээнд оруулах үйл ажиллагааг нь төр хугацаанд завсарлуулад та шинжилгээнд хамрагдаад энэ ажил үйлчлэгээ эрхлэхээр тэр хүнд ч ашигтай, нийгэмд ч ашигтай. Тийм ээ? Ер нь бол мэргэжлийн хяналтын байгууллага торохыг бас төдийлөн их таашиж үзэхгүй байна. Бид нар бол хууль дүрэн байна уу байна. Гэхдээ бид нар аль болох тэр хүнийг ажил үйлчлэгээ зөв явуулаасаа гэдэг нь шинжилгээнд ор, үзлэгтээ ор, тэгээд энэ ажил үйлчлэгээ эрхлэе гэдэг соён гэрэлтэх чиглэлийн ажлыг нэлээд хийж байна. Дэвтрийг хаанаас олгодгийг, дээрэс нь хяналтыг нь аль байгууллагаас хаанаас хийж ерөнхий зохицуулт үйл ажиллагааг нь хариуцж явдаг юм бэ? За, эрүүл мэндийн сайдын энэ 2017 оны 145 дугаар тушаалаар бас энэ худалдаа үйлчлэгээ эрхлэгчдийн үзлэг шинжилгээ хийдэг эмнэлгийг заагаад өгсөн байдаг. Аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотод гэхэд нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төв, 8 дүүргийн эрүүл мэндийн төв хийж одоо багангаас бас дүүргүүд бол хийж байна. Түүнээс хувийн эмнэлэг бол хийхгүй нэг. Яг тэр нэг хувийн лаборатори байж болно. Тэр нян судлалын шинжилгээ хийдэг хэрэгтэй байж болно. Гэтэл 145 дугаар тушаалаар л худалдаа үйлчлэгээ эрхлэгчдийн үзлэг шинжилгээ зөвхөн төрийн эмнэлэг хийнэ гэд ингээд заагаад өгч байгаа. Тэр лаборатори ингээд жоохон хязгаарлаж өгч байгаа байхгүй. Энэ тушаалын бас эцсийн гол юм нь юу вэ гэхээр худалдаа үйлчлэгээ эрхлэгч шинжилгээнд хамрагдах 2 дугаар энэний шинжилгээний үнэн баттай байдлыг төрийн эмнэлэгт хариуцуулж байгаа байхгүй. Төрийн эмнэлэгт хариуцуулж өгч байгаа. Энүүгээрээ бол энэ тушаал маш сайн тушаал бол байгаа юм. За, хяналтыг хэн тавих вэ гэж байна. Тэгэхээр зэрэг хяналтыг бол тал талаасаа тавьж байна. Байгууллага өөрийн дотоод хяналтаараа шинээр ажил үйлчлэгэнд орж байгаа хүмүүстэй үзлэг шинжилгээнд ороод тэр манай байгууллага ийм эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй. Тэ? Та энэ шинжилгээнд орж ирээрэй гэдэг энэ талаасаа шинжилгээнд оруулах энэ ажлыг бол бас хариуцж ажиллаж байна. Тэгэхээр хяналтыг бол байгууллага өөрөө хийн. За, хоёрдугаарт бол мэргэжлийн хяналтын байгууллага бид нар хян шалгалтаар явахдаа заавал ажил үйлчлэгэнд байгаа хүмүүсийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байдалд бол хяналт гэдэг. Ийм байдалтай. За, баярлалаа танд. Үзэгчдээ бид мэргэжлийн хяналтын ерхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч оюун цэцэгтэй ярилцлаа. За, худалдаа үйлчлэгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 10,000 орчим мэргэжлийн хүмүүсийн 25 орчим хувь нь яг энэ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний дэвтэргүй буюу хамрагдаагүй гэж үзэх ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. Тийм учраас магад та худалдаа үйлчлэгийн салбарт ажилладаг бол үүн дээр маш сайн анхааралтай хандах ёстой юм байна гэдгийг анхааруулъя хэлж байгаа юм аа. Ингээд үргэлжлүүлээд нэгдүгээр студид ажиллаж байгаа нэвтрүүлэгч Баярмаатай холбогдъё.